Hello. Заг. Дөнгөж сая би Монголоос ирсэн ачаагаа аваад ороод ирлээ. Тэгээд гэл задлаад юу агааг нүзэлчих гэж бодлоо. Яг тэр нөгөө ажил дээр очиод задлаад нэг төлөвлөд гарахаар миний төлөвлөсөн юмуд ер нь дандаа юм хөтөлгөтдөг заяа. Ямар нэгэн байдлаас болоод тийм болохоор ингээд шууд суурин дээр нь задлаад гэртээ чамаагүй ийм ирсэн юм аа, ийм авсан юм аа гэд тэрийг харуулж гэж бодож байна. За энд маань нөгөө Nail Shop гээд дэлгүүрийн маань солонгос бүтээгдэхүүн бас байгаа. Тэгээд бас нөгөө manicure wax сормос хямд гэдэг нэг орс юм зардаг дэлгүүр маань бас байгаа. Тэгээд за нэг юм байна. Яг жоохон онцгүй юм гэвэл манай ана ийшээ нөгөө ямар нэгэн амттай юм бас арц марц гэж амжаагүй байсан. Бастар яах. Ямар тач юм задлан гэдэг өөрөө амар гоё байдаг. Амар скотчтай. Окей, одоо амарх юм шиг. За эхлээд энэ байна. Нөгөө DJL branding ийм signature set юм байна. Тэгээд энэ юу ахгүй юу? Бас ийм cat eye. Гэхдээ зургийг чарсан өөрөөс нь гэхдээ би зургийг чарсан өөрөөс нь ч асуусан. Тэр нөгөө юу? Пигмент нь бол бүр амар гоё хот юм шиг байлаа. Ийм маягтай. Хараа. 1 2 3 10 будаг юм байна. Тэгээд энэ нь болохоор base gel гинэ. Base gelтэй хамт дагалдаж ирж байгаа юм. За ийм соронцтой бас ирсэн байна заяа. Хамгийн таадаг харагдах боломжтой нэг за ойр чирнэл ягаан өнгө ерөөсө хүрээгүй юм байна. Чирнэл ягаан өнгө тестэлж үзье заяа. Сонголоо. Тэг ер нь ийм бараа маягийн одоо хальт харуул доор нь бараа өнгө тавьчаад дээрэс нь ката явцсан юм шиг харагдах үст тийм тод сайн пигменттэй юм байлаа шүү. Би тэгж бодож ингэж авсантай хаардаа. За би ингээд одоо ийм харагдаж байна. Тэгээ энийг сайхан харж байна. Амар тод юм байна. Сайн нэг хэсэг нэг юм чирнэлийн агавтар өнгө бас cat eye дээр явж айгу гоё болоод байсан. Тэгээд ер нь бол яг энийг би гоё set media янзлахтаа харуулах set media энийг би янзлахтаа харуулах боломж гарвал харуулъя за. За энэ болохоор энэ болохоор шууд юуны хороод ирж байна. Нөгөө орч дэлгүүрээс маань вау. Хэлбэр нэм юм байна хараа. Им бас одоо нөгөө айгүй их хэрэглэгддэг хий байна. Ер нь бол за ийм байх нь би тэгээд хөө ажил дээр дахиад Тэмүгийн амар том ингээд захиалс юмд маань ирсэн байгаа. Тэгээд ер нь бол задлсан. Гэхдээ нөгөө хогийг хаях гэж задлсан байхгүй. Гэхдээ ер нь бол яг тухай бүрийг ингэж харуулж. Окей. Тэмүгээс захиалсан юмнууд маань одоо бас ажил дээр байгаа. Тэрийгээ бас ингэж гоё unboxing видео хийх болно. За. Хоёр дахь юм бол cute нэг тийм юм шиг байна. Harry Potter энэ ер нь нэг юм шинэ жил юм шиг Halloween юм шиг иймэрхүү хиймэтэй юм байт юм байна. Хийтэй юм байна. Гэтэ ямар гоё юм зориултын сам автай юм бэ те. Бас дараагийнх бас энэ юуных Nail Shop-аас авсан юм бол би нэг хідэн гоё өнгийн юм захиалсан байхгүй юу. Тэгээд энэ араа энэ нөгөө нэг light stick гэдэг нөгөө юу гэрэл ахгүй юу. Хуруу гэрэл. Тэгтээ энэний нэг давуу тал нь за нэг юм light stick авсан. Энэ хуруу гэрэл маань давуу тал нь юу вэ гэхээр зай ордог. Одоо нэг тэнэглэдэггүй гэсэн үг, зай яадаг гэсэн үг. Тэгээд дээрэс нь
царилэг. Амар царилэг гэрэл байсан. Их тийм гоё за. Oh my god, би бүр ийм нарийнхан жижиг гэж мэдээгүй. Бүр супер. Хараа. Ийм жижигэн. Хараа бүр ийм жижиг юм штэ. Guys. Зайг нь хийх бах хийчээд тэгээд ажиллах бах. Ингээ энэ хойтлороо ирэх юм байна. Тэгээд зүгээр л нэг нөгөө нарийнхан хуруу гэрэл зайгаа хийгээл хойноос нь ингээ буцаагаад шүрэгдчих юм байна. Эргүүлчих юм байна. Ямар царилэг юм бэ? Энэ яг намайг яг донтолох юм ингээ. Ийм байна. За. Beautiful. За ийм байна. Хоёр дахь нь 3 дахь 4 дахь нь энэ crazy top байна. За та хэдийн мэддгээр би crazy top-ыг айгүй их ашигладаг. Гэхдээ hard-ыг нь ашигладаг. Одоо хамгийн өтгөнийг нь 3D юм дээр болгож ашигладаг байхгүй. Тэгтээ ийм стандарт гэснийг нь бас авч үзмээр. Энэний дараа би бас soft-ыг нь авч үзнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг нэг жоохон товгор биш ч гэсэндээ жоохон юм металл line mine зурцсан байдаг шүү дээ. Тийм humсан дээр бас иймэрхүү топ тавиад өгвөл одоо тэр хүн чинь сарын дараа ирэхэд тэр металл чинь ингэж нөгөө үрэгдэж арилж тий сууринда хар өнгө цууж гарч ирж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бүтээгдэхүүн л амар чухал чи чанартай үйлчлэгээ үзүүлнэ гэдэг чинь ер нь бүтээгдэхүүнээс чинь нэвч явт хамаардаг. Тэгээд энэ crazy top стандарт гэдгийг одоо би ингээ хэрэглэх гэж байна. Би нөгөө юм жижигхэн савлгаатай авсан. Тий жижигхэн савлгаатай бас авч үзсэн. Өдцөндөө томын авснаа. Гэтэ яг амар хүрх мásтэй. Би яг бодохдоо экстра нэг жижигхэн савтайг авчвал нөгөө султгаж заваарч магадгүй гэж бодохгүй өөрийгөө энэ дуусчихсан савталдаг ч юм уу гэхдээ ер нь бол ийм заваар болох хаа. За окей. Зүгээр ингээл багстай хэрэглэх байх гэж бодож чинь. Тэгээ энийг авсан. Бүр нөгөө хамгийн өтгөн тик гэд байдаг. Тик гэж зэдэг. Тэр бол үнэхээр perfect. Би тэрний одоо 2 дахь руу орсон юм. Би анхнаасаа 2-ыг авчихсан байхгүй. Тэгээ нэг маань дууссан. Тэгээд дуусчин гэжтэй баг дуусч байгаа амар жах болдсон. Тэрэн дээрээ би нэмээд харлаг ч юм уу гээл ч юм уу хальж утгаж байгаа тэрийг бэлдчихнэ шүү дээ. Гой бас тавгарын юмдаа өрхтэй. Тэгж ухаалгаар ашиглаж болно. Тэгээ 2 дахь шинэ рүү орсон байгаа. Одоо би энэ стандартыг бас хавсраад хэрэглэнэ гэж бодож энийг авсан байгаа. За тэгээд эндээс би 2-ыг авчих юм бах та. Сүүн өнгө бах юм. Энэ нөгөө юм. Ой сүүн өнгө. Тэгтээ би нэр 2-ыг авсан бах та. Чад харъя да. За яг уу. Экстра юм болов. За энэ өнгө болох нь надад бас амар таалагдсан. Энэ нэг тийм юу байхгүй юу? Тийм ivory beige чим шиг тийм цагаан өнгө. Ер нь бол цагаан биш. Тэгээ beige юм уу гэхээр бас цайвар өнгө бариад идэг нэг тийм сонирхолтой өнгө. За тэгээд авсан. Надад бол байхгүй өнгө учраас би авсан. Бас энэ хүүхөнгийг яагаад авсан бэ гэхээр нөгөө Oko Nail Studio гэдэг дээр энэний номерыг бичсэн. Энүүгээр будсан будалтыг хараад би ийм гоё харагдах юм байна да гэж бодож авсан байхгүй. Энэ хүүхөнгийг. Тэгээд дээрэс нь нөгөө юм шохон юм шиг одоо энэ бол ингээд энэ хоёр өнгө ингээд желийн өнгө биш шүү. Энэ сүүн өнгө бол нэг тийм сүүн желийн өнгө байгаа. Энэ хоёр бол жели биш нэг юм пас хийдэл гардаг. Ийм өнгө байна. Beautiful. Юм гоё юм байна. Тэгээд энэ болохоор зөв топ жел гэсэн маа. За энэ болохоор ийм топ жел гэдэг топ байна. Тэгэнгუთ энэ брендийн нөгөө ийм саарал металл өнгөтэй тийм бас топ эсвэл шилэн топ гэдэг. Тэр топ үнэхээр амар гоё топ заяа. За тэгтээ тэр топыг яаж гоёор нь байлгахгүй гэх юм бол нэг тийм классик энгийн френч дээр эсвэл час улаан час хар өнгө нэг тийм гоё энгийн өнгийг амар гоё ингэж барьж өгдөг. Гялтгараар нь авчирж өгдөг тийм топ байхгүй юу? Тийм болохоор түүнээс биш ингээд
Тэр ингээд давхар matte top моб юм янз янзын дизайн хийцэн хумсан дээр тэр топыг хэрэглүүл юу юм шиг үлээ нэг юм хитрхи одоо shiny хитрхи тийм өнгө мөнгө хувиргадаггүй авчирдаг топ болохоор яг чинь нэг тийм хавцалдах бүтээгдэхүүн гэж бас байд юм шиг байна. Тэгэхээр хэрвээ та нар ийм топыг авах юм бол би зөвлөж нь хэрэглэж үзсэн үний хувьд зөвлөхөд ер нь яг энгийн маш энгийн будалд болон тий одоо cat eye ч юм уу дээр нь ямар нэг юм яваагүй давхар matte top яваагүй нөгөө тиймэрхүү юм хэрэглүүл гоё юм болов гэж би бодсон шүү заяа. Гэхдээ надаас өөрөөр янз бүрээр хэрэглэж байгаа хүмүүс байгаа хэл та. Ийм топ байна. Окей. Энд нэг амар хөөрхөн ягаа юм байх юм. Premium nail polish. Base gel гинэ. Base gel. Бас энэ gel-ийн base gel гэх байна. Гэтэ эднэр гол нь яа юм царайлаг гэдэм бол тий. Beautiful энэ сав уун амар гоё юм байна. Matte гадаргуу мадруутай. Гэтэ base. Тэгснэ хайрцаг юм. Чинча. Ухмэр амар гоё. Энэ топ ийм жил. Base. Ийм гоё юу гэсэн байна. Бэлэг өгсөн байна надаа бас. Бэлгийг задлах дуртай шүү. Ау. Бэлгэнд нуусгүй юм биш үү? Энэ бас base gel гэж байна. Энэ бас base gel. Та хэд намайг мэддэг бол энэ болохоор base gel between гинэ. Би нэр энэний бичлэгийг үзсэн. Тэгсэн чинь одоо энэ between гэдгийг чинь яг л нөгөө өөрийнхөө natural хумсны яг гол төв хэсэгт нь тавиад тэгээд араас нь base тавьдаг гэд тийм юм байсан. Нэг тийм зориулттай хоёр бүтээгдэхүүн юм билээ шүү. Энийг хэрэглэж үзнэ өөр дээр ихлээр. Тэгээд энэ хараа металл шингэн металл зурлага байна. Надад эдний саарл марл нь байсан баха. Тэгж бодоод байх юм. Тэгээд энийг хэрэглэж үзэх нь байна бас. Тэгээд вау. Надад зүгээр ингээд полижэл өгчөж байгаа юм бах та. Clear polygel skin pink the milk гэсэн. Энэ clear тэгээд за энэ болохоор нэг гоё шилэн clear polygel юм байна. Энэ болохоор skin pink, энэ болохоор юм сүнгтэй юм байна. Баярлалаа. Тэгээд эднэрээр гоё бичлэг. Би тэгээд иймэрхүү бичлэгнүүдээ өөрийнхөө хувийн Instagram дээрээ биш юун дээр хийх гэж бодож байна. Өөрийнхөө хумсныхаа Instagram дээр. Би хумсныхаа Instagram дээр зөвхөн хумс тавьдаг бичлэг интернет хийгээд байдаггүй. Тэгтээ яагаад тэгдэггүй вэ гэхээр нэгт тэрийг нөгөө голчлон миний энд байдаг клиентууд дагдаг. Ер нь бол шивэд хүмүүс дагдаг гэсэн үг. Тэгээд цөөхөн монгол хүмүүс дагдаг. Гэхдээ сүүлд YouTube-ээс та хэд маань очиж айгу хүрээ дагсан байсан. Тэгээд ичээд байгаа хгүй. Би одоо жишээ нөгөө хумсныхаа Instagram дээр гинт амар монголоор л энэ яг гоё юм аа гэдэг ярина гэхээр ичээд байгаа хгүй. Тэгээд ер нь Instagram руу нэг орч чаддгүй яг хумсныхаа юмыг хийгээд тэгтээ манай нөхөр ингээд надад хэлсэн байхгүй чи ингээд яг л нэг газараа ингээ гоё төв байлгаад юм хий ангилж манглаа дотор нь тэгээд ингээд хийвэл гоё юм шүү олон юм нээж ингээд хүн амьтаа хувааж ингээд хийж яхаар гэт тэгсэн тэгээд би тэрийг ингээ бодоод байгаа. Би яагаад нэрээ болохгүй гэж те эсвэл англиар яриад доор нь монгол сабтайтл эсвэл монголоор яриад шивэд англи сабтайтл тавьдаг ч юм уу те. Тэгээд хийвэл хийж бас магадгүй.
зүгээр бодол шүү. Яг одоо бодож байгаа. За ингээд Son nail shop-та маш их баярлалаа. So, за нэг хайрцаг ингээ бүгд ирсэн болохоор шууд ингээ хамт ярьж байгаа шүү. За угаасаа та хэд мэдэн шүү дээ миний хаанаас юу ямар хоёр газраас ингээд Монголоос юм аваад идгийг. За ийм гэрэл авсан. Энэ болохоор юу нөгөө Орс дэлгүүрээс авсан гэрэл шүү да. Энэ ягаад ийм бас тустай гоё гэрлээ гэхээр нэгт ингээд тогтоогчтой, хоёрт ингээд хумсаа ойртуулангууд автоматар өөрөө асдаг. Ингээ ахангууд унтардаг. Амар тийм хялбар аргаар хэрэглэн гэсэн. Вау. Амар царайлаг нэр ингэсэн. Амар царайлаг. Яа. In leather материалтай. Тэгээд хараас нэг тийм хүч сайтай харагдчихээн заяа. Айгу том ч юм байна. Тэгэхээр энийг бол нөгөө одоо смарт интер наадаг штэ хүмүүс. Тэгэхдээ вау. Тэгэхдээ ийм хүчтэй гэрэл байх юм бол нөгөө эндээс аваад гэрэл рүү хийх үед юу гэдэг бабл мабл дундуур нь ороод авахгүй хана штэ тий. Тийм байрын дэжгүй юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Cute. Тэгэд за энэ хөлийн яг яванда та хэд ингээ миний дизайны бичлэг орохоор харах байх гэж бодож байна. Ямар тач юм супер царайлаг гэрэлтэй боллоо. Тэгээд надад нэрээ бас амар хөөрхөн энэ нөгөө миний хэрэгэлдэг тосыг өгсөн байсан. Баярлалаа. Энийг өгсөн байсан. Опс. Тэгэхний гол нь энэ нөгөө Bloom брендийн нэг штампны нэг юм байна. Тэгээд ардаа шигтгэн мэгтгэдэй чамин юм аа. Та. Cute. Тэгээд ийм гоё юмнууд. Энийг бас өгсөн юм байна. Баярлалаа. Энэ нөгөө нэг юу юм бэ? Genetic Get брендийнх нь base тэгээд top юм байна. Бас нэг юм гоё. Энэ бүтээгдэхүүнүүдийн ер нь савлгаа юмнуудад амар гоё анхаард юм бэ те. Энэ болохоор юм эрдэнэ юм шиг за энэ доотлох наад эрдэнэ юм шиг. Тэгээд ийм top ийм base. Ашиглана. За тэгээ би өөрийнхөө яг захиж авсан юмнуудаа бас яриа гэж бодож байна. За эднийхээс би нөгөө та хэд мэдэх бол би Runel-ийн Harp гэдэг энэ basic авчихсан тийм үү. Тэгээд дээрэс нь яг энийг бол баталгаатай нөгөө TPO free enter гэж бол мэдэхгүй заяа. Би яг сайн мэдэхгүй байхгүй. Тэгээ бичгээр яг ChatGPT энтрээс харсан. Тэгсэн чинь яг юм тодорхой юм ярьсан. Энэ бол TPO free биш юм, муу юм гэж гарч ирэх байхгүй. Тэгээ жоох ингээ халтганаад ямар тач тэрийг хэрэгжилж исэн. Тэгэхдээ энэ Bloom гэдэг брендийг болохоор надаа энэ дэлгүүрийн охин ингэсэн байхгүй юу, энийг юм юу. Яг л Европын стандартын дагуу хийж гаргадаг юм бүтээгдэхүүн. Одоо ер нь ихэнх нөгөө Европын стандартын дагуу ийм юм байх ёстой гэсэн шаардлагуудыг хангадаг team брэнд гэсэн. Тэгээд энэ strong base нь smart-ыг маш сайн наадаг гэж надад хэлсэн байгаа. Бас. За энэ shock me энэ чинь энийг би яг өөрөө бас харж авсан байгаа. Энэ акрил жел хэрнээ нэг тийм амар муухай өвдгөн биш. Урдны миний авч исэн шингэн акрил жээлнүүдээс нэлээд юм гоё шингэн. Тийм акрил жээлүүд хэрэглэхэд хялбар гэсэн үг. Тэгээд авсан. Энэнгөр ч давхар нэгсэндээ та нар бейсээ тавьчих дээр нь дахиад нэг давхар явчаад тэгээд өнгө мөгөө игээд бодох нь шүү дээ. Хатууруулна гэсэн үг давхар. Энэ мэлтжээл гээд эний номер 2 гэдгийг авсан. Яагаад номер 2-ыг авсан бэ гэхээр ясан өнгөтэй гэж харсан учраас авсан байхгүй юу? Яг ясан өнгөтэй хүний яс шиг өнгөтэй болохоор. Тэгтээ яг задлж үзчихэж бүр илүү мэдэх бах.
Энэ болохоор бас гэл ийм Milky өнгөтэй гэлсэн. Тэгээд надад айгу үнэн нэгт боломжтой санагдсан. 2 дугасаа Ors брэнд. Тэгээд 3 дугаас энэ нэг ийм хөөрхөн тренд болж гарч ирсэн брэнд болохоор энэ бол муу байх учиргүй гэж бодож авсан. Энэ Milky өнгө гэл байна. За, энэ штэ те энэ Vinimay Top Gel гэдэг байгаа. Энэ ер нь 9,000 төгрөгөөр зарагддаг заяа. Энэ ер нь ингээд тавгар маш том тавгар. Тэгээд бас дээрээс нь ингээд нөгөө одоо drop enter тавина штэ. Тэгээд гэрлээ ингээ аваад хатаа хооронд те ингээ налчгаа буучихгүй ингээд гоё бомбогоо байж идэг тийм гээл шүү. Тэгээд эднийд 9,000-аар зарагддаг юм лээ. За. Тэгээд бас ийм Milky өнгөтэй акрил жел авсан. Тийм 3 мурыг авсан баха би Strong Business-ээр. Энэ болохоор топ бас авсан байгаа эднийхээс. Энэ ногоон нь base ягаан нь топ юм байна. Shiny top. Ингээд cool савлгаатайгаа бас царилэг. Тэгээд энэ топ нь нөгөө юм савруугаа хийж болдог савлгаатай ирдэм байлээ 30 мл-тэй юм. Энийг бас авсан. Би нөгөө нэг ер нь одоо би нөгөө эднэрийг угаасаа бүгдийг сайн гэж бодож л авч байгаа болохоор бүгдийг нь хэрэглэн. Дээрээс нь 12 сарын миний хамгийн завгүй миний гэлтгүүтэй энэ салбарын хамгийн завгүй байлгадаг үе ирэх учраас өөрийгөө маш сайн базаах хэрэгтэй гэж бодоод одоо эннийх нь топ сайн, эннийх нь топ муу, эннийх нь бейс сайн, эннийх нь бейс муу гэсэн бол байхгүй. Энэ дагаа юмнууд бүгдээрээ маш сайн тогтцтой, маш сайн, маш гоё тийм бүтээгдэхүүнүүд тахгүй юу? Тэгээ би одоо энэ дээр энийг хэрэгжилж байгаа гэж ямар ч юм бодол байхгүй. Орос солонгосын бодол байхгүй. Би хүн ороод ирэх юм бол гарт хамгийн ойрхон таралцсан топоо, гарт ойрхон таралцсан бейсээ аваад хэрэгэлдэг. Яагаад гэвэл би өөрийгөө ямар их чанартай, ямар сайн бүтээгдэхүүнүүд авч байгаа вэ гэдгийг маш сайн мэдэж авч байгаа учраас тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийн аль нь ч та хэд ингээд аваад хэрэглэсэн амар нүүр бардам хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээ би үргэлжлүүлдэг те энэ бол ямар нэгэн реклам биш. Угаасаа энэ сайн шүү гэд би зүгээр шууд хэлж байгаа байхгүй юу? Угаасаа сайн болохоор л сайн гэж хэлж байгаа. Тэгээд мөнгө төгрөг аваад ингээд яриад идэх юм бол байхгүй гэдгийг өмнөх бичлэгүүдээс маань зарим нь ойлгосон баха. Магадгүй энийг чи өмнөх бичлэгийг үзээгүй гэж бодоод би ингээд хэлчихэж байгаа шүү за. За энэ бас base. Энэ зүгээр base биш юм байна guys. Энэ чинь rubber base юм байна. Rubber classic. Энэгээр бас smart нааж болдог гэж хэлээ. Тэгээд та хэд мэддэг бол нөгөө Солонгос брендийн маань юу байдаг штэ. Яг ийм гэхдээ яг энэ хоёр бол бас яг биш заяа. Нөгөө ийм би энэ дээр ингэ зургийг тавьчихсан. Яг энэ брендийн энэ бейсээр бас смарт нааж болдог гэж хэлээ шүү за. Тэгээд энэ брендийнхаа бейсийг бүр онлайн дэлгүүр дээрээ бичихтэй доор хаяж 5-7 хоног тогтно гэж бичсэн байсан байлээ шүү. Тэгж итгэлтэй бичиж гинэ гэдэг чинь угаасаа тэгж хэлж зарж гинэ гэдэг чинь угаасаа тэгж тийм хэмжээний удаан тогтож байгаа л гэсэн үг хана штэ. Бас дээрэс нь надад энэ маш сайн шүү гэж өгсөн. Тэгээд бас эднэрийн бейс ер нь бүгд л одоо энэ орц дэлгүүрээс авч байгаа бейс мэс ер нь ингээд гэлэн уртцгал энэ төр хийгээд явуулахад зүгээр тэр хүн чинь нэг 4-5 хоногийн дараа ирэхэд яг л ингээд хүрээд ирдэг. Тэгэл гоё нөхөлтэй хэлгээд явдаг. Тийм бүгд сайн тогтцтой байдаг заяа. Вау. Энэ хараа юу юм бэ? Одоо нөгөө stamp гэдэг тий. Stamp. За тэрэн дээр их дэрийг мартчихад байгаа юм. Тэрэн дээр ашигладаг зориултайх нь гээл. Тийм. Нөгөө нэг ийм хий байдаг та. Хүмүүс нөгөө маникюрын маникюрчдын групп энтер дээр байхаар манай л нөгөө энэ хийгээ ашиглахдаа болохгүй байх яах вэ мах уу гэж зураг тавиад идэм билээ. Энд чинь нөгөө зориулалтын юмд байдаг шүү. Зориулалтын ийм тусдаа өнгөнгөөрөө байдаг сонголтоороо. Тусдаа энэ зориулалтын гээл нь байдаг, ашигладаг. Тэгээд эн чинь бүр амар гоё алтлаг мөнгөлөг ч гэсэн байдаг, энэ байдаг.
Тэгээд бас дээрэс нь юу байдаг? Зориултын тэр байдаг. За мартчихлаа. Дараа яа. Энд бас дахиад нэг гоё акрил жил авсан юм. Гэтэ color 10 өнгө нь 10 гинүү. Өнгө нь 10 гэдэг нь юу гэсэн үг юм бол харцгаа ямар юм авснаа харцгаа. Зүгээр юм гоё natural ягаан өнгө юм. Natural ч бас биш. Нэг тийм гоё амар гоё пинк өнгө юм байна. Тийм л бол авсан баг. За юм байна. За тэгээд би бол ингээ 12 сарда бэлэн боллоо. Тэгээ миний хүмүүс угаасаа бараг дүүрсэн. Миний 12 сарын цаг бараг л 80% дүүргэлттэй явж байгаа одоо. Тэгээд нэг амар юм энд нөгөө аппликейшн ашигладаг болохоор ингээд төлөвлөгөө гаргах боломжтой болж байгаа байхгүй би. Ийм өдрүүдэд цагаа тавьчин. Тэдний ингээ хүмүүс авчин. Аяны цаг байгаа юм биш үү гэдэг ингээ хараад ийм амар байдаг. Тэгээд таад мань ч гэсэн одоо цагаа аваад бужигнж байгаа бах та. Монголд гэхдээ ягаад ч юм бүр ингээд бүр especially бүр ийм шинэ жилийн уур амьсгал ингээ амар хаа ийм болдог тийм үс мүсэн борж илгаад саамаа цацсан. Тэр ч одоо гэхдээ дээр үед үстэй одоо тэгдэггүй үстэй те. Харин цаа цацдаг байлгүй өсрөөгөө гэж бодож байна. Тэгээд үс мүсэн янзлал палаж мэлаж өмсгөл тэгэл амар гоё байгаа хаа. Би яхаа өвөл очиг гэхээр бас нэг тийм их санагдаад байсан байхгүй. Би хамгийн сүүлд очихдаа өвөл очижсэн болохоор одоо харин энэ 7 сар март очих бодол бас ингээд цухалзаад байна. Гэхдээ бас л нөгөө наадам play time энэ нөгөө бужигнаан дуусныхын дараа очимоор байгаа байхгүй. Угаасаа гэр бүлээрээ очих болохоор амар их бужигнаанд очимоор байгаа. Гэхдээ магадгүй би 7 сард За тэгээ одоо эдрээгээ буцаагаад энэ хайрцаг руугаа хийгээд маргааш өглөө ажил руугаа авч очиод бах юм цэгцлэгэндээ тэгж бодож. Тэгээ угаасаа би маргааш очиод юу ахгүй юу? Өдөр 3:30-аас хүнтэй. Тэгэхээр тэрнээс өмнө нэрт очих юм бол би бас хугацаанд болсон бүтээгдэхүүн юу байна? Яаж ийнэ гэж тэр мэрийг бас харангаа хаяхан байвал хаяад энэ шинэ бүтээгдэхүүнүүдээ гоё space үлдээгээд organize хийгээд тэгж гоё янзлах нь. Тэгээд үзсэнд зөндөө баярлалаа. Тэгээд энэ бичлэгний өмнө юм уу дараа нь ямар ч шинэ жилийн нэг бодолт дизайн орсон байх нь гарцаагүй. Тэгээд үзсэнд баярлалаа. Үзсээр байгаад баярлалаа. Тэгээ баярлалаа. Баяртай.